Өдрийн мэндэрх мөндөд сонсогчдоо дугаарыг уйдуулан Спутник Монгол радио 92.5 өдрийн шууд нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр эфир хөтлөгч миний би Улаанбаяр болон Цэрэглам за эфирийн найруулагчаар төгөлдөр болон чин зэрэг та бүхэнтэй хамт ажиллаж байна. За бүгдэнд нь өдрийн мэнд. За өнөөдөр хоёр сэдвийн дагуу ярилцсан. Ядчсан эхний сэдв нь болоод ирэнгүүтээ өчигдөр Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Содбаатарын нэг мэдээлэл байгаа. За орон нутгийн нөхөн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор бол мэдээлэл хийсэн. За мөн энэ үеэрээ сэтгүүлчдийн сонирхсан асуултанд бас хариулсан. За Содбаатар генсекийн үед энэ үеэр ирэх ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мэдээлэл өгч за намын зүгээс нэр дэвшигчээ ард иргэдийн санал хүсэлтийг үндэслэн тодруулна гэдгийг мэдгдсэн. За тэрээр ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилтийн талаар ард түмэн ямар ерөнхийлөгчийг хүсэж байна гэдэг дээр Монгол Ардын нам төвлөрнө. Ард түмнээс намын анхан шатны байгууллагаас асууж байж ерөнхийлөгчийн нэр дэвшигчийг тодруулна гэдэг зүйлийг бол ийхүү мэдгдсэн байгаа. За үүнээс гадна бас нөгөө орон нутгийн хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үр дүн. За үүнээс гадна ирэх жилийн буюу 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл эрх зүйн орчин талаас энэ сэдвээр ярилцсан гэж өнөөдөр сэдв сонгосон байна. За энэ сэдвийн талаар бид нартай хамт ярилцсан уу гэд сонгуулийн ерөнхий хорооны тамгын газрын дарга Бат Эрдэнэ хүрэлцэн иржээ. Танд өндрийн мэнд. За баярлалаа, өдрийн мэнд хүргэе. За ядчсан нэг юм хоёр хүрээнд бид нар ярихаа юм шиг байна. Эхнийх дээр бол энэ орон нутгийн нөхөн сонгуулийн үр дүн энэ талаар. За үүнээс гадна дараачих нь бол 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл гэж. Энэ хоёр зүйл. За бас тодорхой хэмжээний сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах санал. За сонгуулийн санхүүжилт ил тод байдал ба авилгын эсрэг үйл ажиллагаа. Тэгээ цаг үеийн болон өөрийн төгнөлт бол ямар хөө байна гэдэг нэг иймэрхүү үндсэн 5 чиглэлээр ерөөхдөө ингээд асуулт ингээд бэлтгэсэн байгаа. За энэ удаагийн эхлэж ажилласан орон нутгийн нөхөн сонгуулийн талаар ярилцъя. Энэ удаагийн аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуулийн эрс зохион байгуулалтын үед бол ямар онцлог зүйл ажиглагдсан бэ? За ер нь орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгуул ер нь яагаад болдог вэ гэдэг талаар мэдээлэл ихэд зүйтэй байна. Улсын хэмжээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал буюу нутгийн өөрөө удирдах гэсэн энэ байгууллагад нийтдээ 8031 төлөөлөгч ээлжид сонгуулиар сонгогдож тухайн шатныхаа нутаг дэвсгэрийн иргэдийг төлөөлж үйл ажиллагаа явуулдаг байна. За тэгэхээр энэ иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх зүйн байдлыг бол Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар зохицуулдаг. Тэгэхээр энэ хууль зааснаар тухайн төлөөлөгчийн бүрэн эрх нь хизээ ямар шалтгаанаар хугацааны өмнө дуус сургалж болох вэ гэдэг үндслүүдийг тодорхойлсон байдаг. За түүнд бол нас барах мэдээж тэгээд шүүхээр ял шийдэгдэх, төрийн албанд ажиллаж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх, гэх мэтлэг 8 үндслээр бол тухайн төлөөлөгчийн бүрийн хугацаанаас өмнө дуусгар болдог байгаа. За ингээд энэ жилийн хувьд бол үндсэндээ нөгөө 8031 төлөөлөгч юусан маань бол 71 мандат дээр бол орон гарчээ. Сумд дээр, аймаг дээр. За тэгэхээр энийг бол ингээд зайлшгүй нөхөх сонгуулийг жил болгон сонгуулийн ерөнхий орол нэгдсэн удирдлагаар хангаж зохион байгуулдаг. За сонгогчдын хувьд бол ерөнхийдөө их хурлын ээлжид сонгуул, ерөнхийлөгчийн сонгуулийг л мэдхээс үж яг нөхөн сонгуулийг тухайн төдийлөн бас сайн мэддэг. Ялангуяа нийслэл хотын сонгогчдын хувьд бол яагаад тэгэхээр тухайн сонгуул маань бол яг тухайн суман дээрээ, аймаг дээрээ зохион байгуулалтанд тэндээж явагддаг учраас бас төдийлөн ач холбогдол өгдөггүй, эсвэл байгуулж байгаа хэсгээс сайн мэдээлэл авдаггүй гэж магадгүй. За энэ жилийн нөхөн сонгуулийн тухайд бол мэдээж ийм сонгуул болж байна. За сандралтанд оролцох хэрэгтэй гэдэг нөхөн сонгуул юу вэ талаарх мэдээлэлж явж байна л да. Тэгэхээр зэрэг энэ маань мэдээж ирэх жил Монгол Улсын ерөнхийлөгчийн ээлжид сонгуул, түүний дараа жил их хурлын ээлжид сонгуул, сонгуулийн өмнөх жилийн жижиг нөхөн сонгуул учраас бас талтлаа сонгуульд орж байгаа улс төрийн намуудын тухайч тэр бас тухайд ач холбогдол өгж оролцож байгаа нь бол харагдаж байна. За ингээд бэлтгэл ажлыг бол мэдээж нэг сумн дээр явагдаж байгаа нөхөн сонгуул уу эсвэл улсын хэмжээнд зохион байгуулагдж байгаа ээлжид сонгуул уу гэдгээс үл хамааран бүгд яг адилхан зохион байгуулалтыг шаарддаг. За ингээд сонгуулийн ерөнхий орноос бол яг жил болгоны зохион байгуулалтыг нэг сараас ахуулаад зохион байгуул явдаг. Тэгээ энэ жил бол 16 аймаг дээр нэг 42 сумын 42 суманд сумын 46 мандат дээр бол ингээд нөхөн сонгуул зохион байгуулагдсан. За нийтдээ 71 ийм сонгуулийн хэсэг дээр бол зохион байгуулагдсан гэсэн. Өөрөөр хэлбэл 71 саналах байр ажилласан гэсэн. За ингээд сонгуул зохион байгуулах үйл ажиллагаа маань ямар ч амжилттай боллоо. Тэгээ бид нар яг л ээлжид сонгуулиар яаж дүн гаргадаггүй, эртсийг яаж үзүүлдэг. За хэсгийн хорон дотор
ямар үйл ажиллагаа явуулж байгааг бид нэр яаж одоо камераар одоо хяналтаа шууд үзүүлдэг. Энэ бүх ажиллагааг бол бүгднийг бас зохион байгуулалаа одоо амжилттай бол дууслаа. За нөхөн сонгуулийн яг нэг онцлог бол суманд маш цөөхөн сонгогчтой явагддаг учраас нэр дэвшигчид маань хоорондоо авсан санал маань тэнцэх гэдэг юм тохиолдол. Тэнцэх юм бол нэмэлт санал хураалт гараад 7 хоног хойшлоод за ингээ өнгөрсөн жил бол бүр 2 ч удаа нэмэлт гараад санал хураалт явуулангууд дахиад нэмэлт санал хураалт болох хэмжээний ингээ. За энэ жилийн хувьд бол тийм гарсангүй. За бүх санал нэр дэвшигчид маань бол ямар нэгэн байдлаар санал тэнцсэнгүй үр дүнд шууд гарлаа. За сонгуулийн хорооны цахим хуудас дээр бол сая болж өнгөрсөн сонгуулийн үр дүнгуудыг бол нийтэлсэн байгаа. За нөхөн сонгуул явагдсан 46 мандатын одоо эн чинь үр дүн гарцсан байгаа гэж ойлгоо шүү дээ. Үр дүнгээс ерөн сонгогчдын улс төрийн хандлагын талаар дүгнэлт хийн гэвэл ямар дүгнэлт хийх боломжтой вэ? Тэгээ сонгуулийн ерөнхий хорооч нь бие даасан хараад байгууллаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар бид нэр сонголтын үр дүн дээр бол дүгнэлт хийх боломж бол байдаг. Өөрөөр хэлэх юм бол зөвхөн сонгуульд оролцох боломжийг нь хангаж өгөх, зохион байгуулалтыг бүр хангаж өгөх. За тэр нь үр дүн ямар гарах нь бол сонгуулийн ерөнхий хороонд бол ямар нэгэн хамаарлал байхгүй. Тийм ч учраас бид нар ямар нэгэн байдлаар дүн шинжилгээ бол энэ дээр бол хийдгүү. Бид нар хамгийн гол нь эрс оролцоо ямар түвшинд байсан бэ? Дээрээс нь одоо эрс байгаа түвшин дотор насны ангиллаар бүтцээр авч үзэх юм бол аль насны сонгогчид илүү оролцоотой байна, аль нь оролцоо багтаа байна. Оролцоо байгаа сонгогч дээр бид нар ирэх жил яг аль чиглэлд нь илүү анхаарч ажиллах хэрэгтэй вэ гэдэг юм. Ийм чиглэлээр илүү дүн шинжилгээ хийж ажилладаг гэсэн. Тэгэхээр яажсан нөгөө нэг аль одоо юу гэдэг намын хүн гарч ирсэн за нэг тойргоос одоо нэг намын олонч юм уу эсвэл нөгөө бусад намын төлөөлөл гэдэг зүйл дээр бол дүгнэлт угаасаа гарахгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэ дата байгаа юм чи хэрвээ нөгөө бусдаа нөгөө судалдаг хүмүүс байх юм бол эсвэл судалдаг байгууллага бас байгаа. Энэ дээр бол тодорхой хэмжээний бас дүгнэлт тэр хувийн байгууллагаас гарах байх. Сая сүүлд дурдсанаар бол эрц гэдэг зүйл ярьж байна. За мөн насны одоо юу гэдэг оролцоо хэдээс хэдэн насныхан илүү оролцсон бэ нэтэрэг. Тэнгүүд нэг юм бичигдээгүй нэг юм сонио ойлголт байдаг л да. Сонгуулийн өмнө нь болоод тэнгүүд бүгдээрээ яг тийм нэг романтизмын төвшөнд одоо ингээ хуваагдчихдаг. Одоо л одоо юу гэдэг нөгөө нэг юм хөгжлийн шат руугаа орох чинь бид нар зөв хүнээ сонгох чинь ингэх чинь гингүүтээ яг сонгуулийн үр дүнд нь яг бидний бас нэг амьдарч байгаа орчин бас нөгөө юу гэдэг өөрсдийнхөө л нэг таатай хүмүүсээр ингээ бүрдүүлсэн орчин дээр амьдрын штэ. Тэнгүүд тэр нь бас олонх нь байх гэсэн ойлголт байхгүй. Тэгээд яг сонгуулийн дараа болоод тэрнгүү за энэ юу гэдэг ахмад настангуудаасаа болж одоо юу гэдэг нөгөө л нэг сонгогддог хүмүүсээ сонгож байна. Эсвэл залуу үеийнхэн сонгуульдаа оролцохгүй байгаа болохоор та нар ирээдүйдээ анхаарал хандуулдаггүй байна гэл нэг юм үе хоорондын үл ойлголцол ерөөхдөө юм олон нийтийн сүлжээгээр ч юм уу за олон нийтийн сүлжээч гэлтгүй одоо энэ явган хар яриагаар ингээд годомжинд бол яригдчихэдэг. За тэгэхээр сонгуулийн яг эрцийг аваад үзэх юм бол үнэхээр яг тийм одоо юу гэдэг залуучуудын оролцоо бага байд юм уу? Эсвэл энэ аль болох тэнцүү ерөөхдөө явагдаж байна уу? Энэ нь одоо хайнаг нэг талаар хаглаад өгч. За Монгол улсын нийт сонгогч нь 2,250 орчим мянган сонгогч байгаа. 10 одоо сонгогчийн насанд хүрсэн гэсэн. Тэгээ насны бүтцээр аваад үзэх юм бол 60 орчим хувь нь 18-аас 35 хүртэлх насны одоо залуучууд бол эзэлж байгаа. Одоо насны бүтцээр бол тэгэхээр бид нар бол одоо харьцангуй залуу сонгогчтой улсад орж байгаа. Тэгэхээр бид нар энэ ч агуулгаараа сонгуульч байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээллийг за сонгогчдын босрол олгох энэ асуудлыг бол энэ залуучууд руу чиглүүлэх хэрэгтэй байна гэдэг харагддаг. За дээрээс нь эрцийн хувьд ч гэсэн зөвхөн одоо энэ удаагийн нөхөн сонгуульч биш. Өмнө одоо болж өнгөрсөн их хурл орнуудыг одоо ерөнхийлөгчийн сонгуулиудыг харахад бол за ялангуяа 25-аас 35 насныхны одоо эрц оролцоо харьцангуй бага байдаг гэсэн. 50% дээрс хүрдэг. Өөрөлдөх юм бол нэг 30% дөнгөж гарантай л эрцтэй байдаг. Гэтэл 35-аас дээш насныхны эрч бол дандаа 60-аас дээш хувьтай. За тэгээд 65-аас дээш болох юм бол бүр 80-90%-тайгаа одоо бүрэн хэмжээнд ирээ саналаа өгдөг л гэсэн. Тэр бид нар ингээд сонгуулийн ерөнхий хорооны үед ингээс сонгуулаа ирж өгөөч гэж уриалахаас илүүтэйгээр ирэхгүй байгаа шалтгаан юу вэ гэдгийг илүү олж ажиллах заашгүй шаардлагатай гэсэн үг. Тэгээ өөрөлдөх юм бол өнгөрсөн одоо жил бид нараас социологийн судалгааг одоо сонгуулийн ерөнхий хороноос 330 сум зохион байгуулаад гэхдээ яг фокусж байгаа бүлэг маань бол 18-аас 35 хүртэлх насны сонгогчдод зориулаад яагаад ирж өгөхгүй байгаа юм бэ гэдэг. Тэгээ хэд хэдэн шалтгаанууд байна л да. За сонгогчдын эрц хаягийн хөдөлгөөнтэй холбоотой өөрчлөлт бол оюутнууд амраагүй байхад за тухайн нутагт нь одоо юу гэдгийг сонгуул болж идэг бол одоо эндээ санал өгөх боломжгүй байдаг ч гэдэг юм. За дээрэс нь их сонирхолтой үр дүн гарсан. Ер нь бол санал авах байрны үндсэн зохион байгуулалт
өөрөө яг ороход ямар байдаг вэ гэдгийг одоо мэдэхгүй учраас тааламжгүй юмд орох бол бас нэг тийм дуртай биш. Сонгуул хэрэгтэй гэдгийг бол бүгд мэдж байгаа. Заавал би очих хэрэгтэй гэдэг өгөх хэрэгтэй юм байна гэдэг бол ач холбогдолтой гэдгийг мэдж байгаа. Гэхдээ очих тэр нөхцөлийг нь бүрдүүлж чадчихна уу сонгуулийн хороо тий. Энэ дээр бол иргэд заашгүй харах юм шаардлагатай. За тийм ч учраас сонгуулийн ерхий ороноос яг энэ одоо санал авах байрны симуляцийг одоо гаргаж бүх одоо яг залуу сонгогчид бол одоо санал авах байранд ороод ингээд хуруугаа уншуулна, ингээд саналаа өгнө гэдэг юм симуляцийг заашгүй үзүүлэх юм шаардлага бол байгаа. За энэ чагуулаар бид нар иргэжлээс улсын хэмжээнд үйл ажиллагаа явьж байгаа. Улсын ерөнхий босрлын сургуулийн 700 гаруй одоо энэ сургуулиуд дээр энэ үйл ажиллагааг зохион байгуулдаг босрлын одоо өмнөгийн төвтэй хамтраад ингээд ажиллаж байгаа маа. За мөн дээрээс нь ер нь бол энэ бид нар одоо бүгд л мэдэндээ ингээд 90 оноос хойш санал авах байрны гадна хаяг ингээд нэг юм тогтцсон улаан өнгөтэй тийм ингээд байдаг. Ер нь бол энийг хуулиар, журмаар ийм өнгөтэй байна гэж бол ерөөсөө огт одоо тодорхойлоогүй байдаг. Энэ нөгөө өмнөх нийгмийн үлдэгдэл болж байна тийм. Энэ хүртэл их нөлөөлдөг гэж бол бас тэр судалгаагаар одоо тодорхой залуучуудын нөгөө асуултанд хариулж байгаа байж харагдж илээ. Тэгэхээр зэрэг бусад улс орнд бол тухайн жилийн онцлогоос шалтгаалдаг. Ямар сонгуул болох вэ гэдгээс шалтгаалаад брэнд бук гэдэг юм өнгөнийхөө тодорхойлоод за ингээд тэрнийхээ дагуу явдаг. За энэ жилийн нөхөн сонгуулиор бид нар бол энийг туршиж үзлээ. Тэгээ анзаарсан бол бид нар нөхөн сонгуул болсон санал авах байруудын хаяг маань одоо үндсэндээ юм ногоон дэвсгэртэй. Тэгээд энэ дээр яг хүүдээ энэ өнгийг бол нейтрал өнгө байж байсан. Яг хөө сонгуулийн хорооны хувьд нэг жоохон одоо бичигдээгүй нэг төвхтэй юм байдаг нь юухээр улс төрийн намууд бол мэдээж өөрсдийн өнгө брэнд бук ингээд тогтоогоо явдаг те бид нар аль нэгийг өнгө аваад ингээд явахаар зэрэг тэрнийхээ маркетинг адилхан болчихж байгаа юм шиг болоод тэ тийм учраас айгүй тийм нейтрал өнгө байх шаардлагатай байдаг. Гэтэ ногоон өнгөн дээр бас нэг юм намын төлөв байгаа шүү дээ. Тий яг гэхдээ өнгөний код нь харах юм бол арай өөр. Тэгээ ерөнхийдөө ингээд туршиж үзлээ. Тэгэхээр зэрэг энэ бол ерөнхийдөө бас болох юм байна гэж үзсэн. За тэгээд дээрэс нь ерөнхийдөө бид нар Монгол улсын санал авдаг ерөөсө хоёрхан арга хэлбэртэй. За нэгдүгürt бол ерөөсө биеэр хэл мэндийн байдлын улмаас санал авах байран дээр очиж чадахгүй нэ гэж үзэх юм бол зөвхөн хайрцгаар нэг өгдөг. Гэхдээ энэ бол яг нийтлэг одоо олон хүнд хүрэх тийм бол хэлбэр биш. За ерөөсөө нөгөөх нь санал авах байран дээр очиж өгөөл гэдэг. За гэтэл одоо юу гэдэг магадгүй санал авах өдөр би ажилдаа өөр газар явж байгаа юм бол яагаад тэр газараасаа би санал авах болохгүй гэж тийм Монгол улсын иргэн хурууны хийгээ уншуулж байгаа юм бол яагаад болохгүй гэж. За магадгүй урчлаад би яагаад санал авах болохгүй гэж тийм би санал авах өдөр магадгүй би гадагшаа явах гэж гэдэг юм үү тийм 1-2 хоногийн өмнө 3 хоногийн өмнө шин би урчлаад өгж яагаад болохгүй гэж гэдэг. За энэ агуулгаар сонгуулийн ерөнхий хорооноос хуулийн төслийн саналыг бэлтгэж бол их хуралд хүргүүлсэн. За анзаарсан бол өнгөрсөн 14 хоногийн өмнө ч байна уу та тийм ээ их хурлын гишүүдээс энэ хуулийн энэ төслийг өргөн барьсан боловч цаг хугацааны хувьд бол энэ удаад арай амжихгүй нэгэд бол буцаан татчих шиг байлээ. За гол санаа нь юу байсан бэ гэхээр зэрэг яг нөгөөд нэг саналаа өгч чаддаг үйлддэг хэсэг нь бол оюутнууд. За дээрэс нь уул уурхайн одоо ачаа тээврийн салбарт ажиллаж байгаа альбан хаагч. За шифтээр ажилладаг. Тийм нөө ээлтер ростер ажилладаг хүмүүс те. За дээрэс нь энэ сонгуул зохион байгуулах үйл ажиллагаанд нийтдээ 40 орчим мянган хүн ажилладаг улсын хэмжээнд. Энэ 40 орчим мянган хүн өөрсдөө бас саналаа өгч чадахгүй болчихгоо. Аймгийн төвөөс одоо баг дээр очиж санал авах байран дээр зохион байгуулж ажиллаж байгаа төрийн албан хаагч маань саналаа өгч чадахгүй болчих гэдэг тийм. Тэгэхээр энэ хүмүүсийн саналыг яаж авах вэ гэдэг юм хувилбаруудыг сонгуулийн ерөнхий хороо хуульд өөрчлөлт оруулах саналаа босруулсан. За нэгдүгürt бол уг нь за одоо магадгүй Баян-Улгийн аймаг гэж гэдэг юм уу хүн Өмнөгөө аймагт одоо ойдлогод гэдэг юм аа ажиллаж байна гэж үзэх юм бол яг санал авах өдрөө тэр байгаа газараа хан бүгд зам дээр ч гэдэг санал авах боломжийг бүрдүүлье. За эсвэл бол би яг санал авах өдөр одоо байж чадахгүй нэ өөр газар байх нэ гэж үзэх юм бол өөрийнх нь харьяа хэсэг дээрээ урьдчилаад саналаа өгдөг бай. За 3 дугаар хувилбар нь юу байсан бэхээр зэрэг гадаад улсад Монгол улсын маш олон иргэд маань ажиллаад амжаар сурч байгаа тийм эдгээр хүмүүс маань нэг одоо тоо харьцангуй янз янз хэлдэг л да ерөөхдөө 200 орчим мянган сонгогч бол тэнд байна гэж. За статистикийн мэдээгээр бол 120 гаруй мянга байна гэдэг ингээ янз бүрийн тоол ирдэг. Энэ харилцаа харлаг үгээс шалтгаалаад. За бас тэгдэг юм шиг байна. Тэгэхээр зэрэг энэ хүмүүсийн одоо яг сонгуульд орж байгаа 9 зурцыг харах юм бол ерөөсө 5% ч хүрэхгүй. 120 мянган хүн одоо байна гэж үзэх юм бол 6 мянган хүн л одоо саналаа өгч байгаа. За энэ юундэ байна вэ гэдгийг бас олох хэрэгтэй. Ирж өгөөч ихээс урдаж тэ. Тэгэхээр зэрэг бид нар энэ гадаад ус байгаа иргэдээс санал авах ажиллагаа нэлээд төвхтэй процесст яваад байгаа маа. Энэ юу гэхээр зэрэг эхлээд би саналаа өгч сонгуульд орно шүү гэж ингээд бүртгүүлдэг. Тийм. За дараа нь яг саналаа өгөхийн тулд дахиад одоо дипломатологийн газараа тий очиж саналаа өгдөг. Энэ айгүй хүндрэлтэй байна. Ядаж бид нар 2 удаа очдгийг болиулмаар байна. За дээрээс нь магадгүй санал авах өдөр нь 2 өдөр, 3 өдөр, 2 өдөр гэдэг бол энийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Яагаад 5 хоног авч болтгүй юм бэ?
За дээрэс нь Монгол улсын дипломатлуулагчийн газар байдаггүй боловч маш олон монголчууд байдаг одоо улсууд байна, хотууд байна тийм шилхэн бол одоо Сиднейд сайн нэгдэж байгаа юм шиг байлаа миний сонсноор. Өмнө нь бол зөвхөн Камберадаар байсан. Тэгээд Сиднейд гэтэл маш олон монголчууд байдаг. Тэнд яагаад бид нар сонгуулийн өдөр санал авах одоо явуулын бүт ажиллавал болохгүй вэ гэсэн. За ийм асуудлуудыг ер нь шийдэх хэрэгтэй юм байна гэх хуулийн төслийн одоо саналаа босруулаад их хурл түргүүлсэн, за өргөн баригдсан. Гэхдээ сонгуулийн хуулийн нэг онцлог байдаг. Тэр нь юу гэхээр сонгуул болохоос 1 жилийн өмнө нэг хугацаанд ямар нэгэн байдлаар сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй. За тэгэхээр зэрэг цаг хугацааны хувьд бол одоо арай амжихааргүй байна гэдэг буцаанд татчих шиг үлээ. Гэхдээ хууль санаачлагчийн зүгээс бол энэ асуудлыг сонгуулийн дараа бол дахид заавал эргэж авч үзэх хэрэгтэй гэж ингэж тавьж байгаа нь бас ажилтай. Тэгээ бидний хувьд бол аль болох сонгогчдын саналыг яаж авахыг нэмэгдүүлэх вэ гэдэг тал дээр бол саналуудыг босруулаад ажиллаж байгаа. Ер нь 27 оны ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө энэ зүйл баг биелээд болох боломжтой гэж үзэх гэдэг байна. Бид нар харин 27 оны ерөнхийлөгчийн сонгуул дээр энийг уг нь нэвтрүүлээ гэдэг байдлаар саналаа өгсөн боловч 27 оны 6 сард болох сонгуулийн өөрчлөлтийг 26 оны 6 сард болж заавал амжиж өөрчлөлт оруулах ёстой. Тэгээд хууль санаачлагчид маань бол одоо амжихааргүй байна гэж буцаад татчихлаа. Гэхдээ энийг бол зайлшгүй бид нар буцаж эргэж заавал ярих ёстой. Тэгээд сонгуулийн хуулийн яг нэг онцлог нь бол мэдээж нөгөө нэг төр эрх мэдлийг одоо сонгуулийн замаар авах гэж байгаа улс төрийн нам эвслүүд бол оролцдог учраас тэр сонгуулиуд ямар өөрчлөлт орж байгаа гэдэг бол бүгд нэг ойлголттой болж ээж энэ сонгуулийн хуульд өөрчлөлт ордог. За зүгээр бидний одоо хөндлөнгөөс харж байхад иргэний хувьд зүгээр харж байхад бол энэ хуулинд ийм өөрчлөлт орох гэж байгаа маа энэ өөрчлөлт бол өөрөө цаанаа магадгүй одоо ямар нэг улс төрийн агуулгагүй цэвэр зохион байгуулалтын шинжтэй юм гэдэг мэдээлэл одоо бүрэн хэмжээнд гэдэг юм уу ойлголцлын түвшинд бүрэн хэмжээнд очиагүй байсан болов уу гэж зүгээр харж байгаа. 28 онд бол өөрчлөлт бол баг орчих боломжтой гэж. Тэгээ хууль санаачлагч бол өөрөө хэлжээ. Дараа нь энийг бол одоо 28 оны хурлын сонгуулиас өмнө бол зайлшгүй орох ёстой. Ингэжээж бид нэр сонгогчдын эрх зорилцоог нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бол бүрдүүлэх юм а гэж бол. Тэгээ бид нар зайлшгүй шаардлага байна л да. Бидний одоо шинэ юу гэдэг захим засаглалаараа одоо зүгээр сайн жишг болж харж яадаг Эстони улсын хувьд бол 13 төрлийн санал авах хэлбэрийг сонгогчдод санал болгодог. Аливаар нь ч саналаа өгч болно тий аль ч хэлбэр өгч болно. Бидний хувьд одоо тийм олон байя гэхэд ядаж одоо байгаа хоёрхан хэлбэрийг нэг 2 3 болгож нэмэгдүүлэх юм шаардлага байна. За ийм техникийн одоо гэдэг юм үндсэн одоо дид бүтц бол үндсэндээ манай 2023 онд бүрдсэн. Тэгээ ягаад энэ болдоггүй байсан бэ гэхээр зэрэг энэ сүлжээний үндсэн Монгол улсын дид бүтцтэй л холбоотой л доо. Өөрөөр хэлэх юм бол хаан ч хамаагүй очиод тэр хүн хуруугаа уншуулхад тухайн цонгочийг бол зайлшгүй баталгаажуул таньж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ийм одоо бид дид бүтц бол үндсэндээ бид нэр 23 онд их хурлын сонгуульд хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад сонгогчдын нэрийн жагсаалт гэдэг маань бол нэгдсэн сантай одоо бүгд онлайн ингэж ажиллаж явах хэрэгтэй шүү. Тэгжээж би одоо нэг хэсгээр хуруугаа уншуулад саналаа өгчөөд өөр хуруугаа газар очиж хуруугаа уншуулад бол чи тэнд санал өгсөн гэдэг нь харагдчих. Энэ боломж бол яг техникийн хувьд тэр дид бүтцэд нь бол бүрдсэн учраас бид нар дараагийн одоо энэ саналаа хувилбаруудыг нэвтрүүлэх одоо саналуудыг гаргах боломж нь бүрдсэн гэж бол хэлж болох байх. Ялцчихгүй би өөрөө бас нэг гадаадд бас нэлээд олон жил байсан гэдэг утгаараа аваад үзэнгүүт за сурж явах хугацаанд зөвхөн одоо юу гэдэг Монголын төлөөллийн газар гэдэг нь одоо миний сурч исэн хотод байдгүй байсан. Тэгэнгүүт заавал сонгуульд өгөхөд ирэнгүүт би чинь тэндээсээ нөгөө тэр төв газар руу явхад надаа нэг талаараа зардал эхлэх хүсэлтэй өгөх. За дараа нь хүсэлт өгсөний дараа дахиад сонгуулийн үед очих гэж нэг 2 явах зардал гарч ирж байгаа. За энэ бол нэг улсад байсан тохиолдолд. Тэгэнгүүт сүүлд бас очиж амьдарч исэн улс оронд Монголын төлөөллийн газар байдгүй. Тэрийг одоо бүсчлээд одоо нэг хамардаг хэсэг байдаг шүү дээ. Одоо нэг бүсчлээд тийм байсан болохоор нөгөө улс руугаа явахдаа жишээлбэл ингээ виз авдаг жишээ гараад байсан. За энэ нэг талаараа юу харуулдаг вэ гэхээр зүгээр л зардал руугаа байхгүй. Тэнд чинь хүн чинь сурхаас гадна нөгөө нэг өдөр тутмынхаа ажил амьдрал тэгэл нөгөө нэг түрээс хоол хүнс гээл тэр мөнгнөөсөө ерөөхдөө ингэж үрэн байж энэ сонгуулийг өгнө гэхээр нэг талаараа хайр юм шиг санагдав. За тэгэхээр энэ асуудал жишээлбэл энэ яг тулгархын үед бол тулгарч байдаг л да. Ялангуяа том газар нутагтай хотуудад болоод ирэнгүүт Монголын төлөөллийн газар нь ихэвчлэн нийслэл юм уу том хотуудад байдаг. За барууны улс оронд болоод ирэнгүүт ингээд бүсчилсэн ингээд явцдаг болохоор энэ дэр жоох хэцүү. Гэхдээ нэг ийм жишээ харсан. Жишээлбэл
Туркийн ерөнхийлөгчийн сонгуул болж байхад надтай хамт амьдардаг байсан туркууд энэ яг нэг иргэний үүрэг гэдгийг ухамсарлаад хэрэг хэмжээний мөнгө тэнд зарлага гарна уу одоо тэр унааны зардал гэдгээ үл тоомсорлон байж бүр хичээлдээ явахгүйгээр тэр өдрөө сонгуулаа өгөх гэж явсан. Тэгэхээр энэ бас нөгөө нэг юм сэтгэлгээний юм бас байгаад байна уу. За энийг бас бий болгохын тулд сонгуулийн ерхий ороноос бас нөгөө иргэд рүү хандсан ямар нэгэн мессежийг ямар тийм зөөлөн хүчний бодлогын яг тийм маркетингийн ажил гэж хэлэх болох байх. Тийм зүйл хийж байгаа вэ гэдгээс бай. За ерөнхийдөө сонгуулийн ерхий хороо бол сонгогчдын оролцоог эрт оролцоог нэмэгдүүлэх гэдэг нь бол одоо юу гэдэг зөвхөн одоо юу гэдэг мэдээллийн чиглэлтэй болчиход байгаа. Гэхдээ бид нар илүү агуулга руу явах хэрэгтэй. Өөрөлдөх юм бол яагаад сонгуул өгөх ёстой юм бэ? За энийг заавал сонгуульч гэж ярихгүй ч болно тий. Сонголтын үнц нь гэж болно. Сонголтыг яагаад зөв хийх ёстой юм бэ? За магадгүй одоо бид нар сүүлийн үед одоо хийж байгаа хамгийн том ажил бол одоо энэ зөвхөн сонгуулиар юу н хязгаарлаж болохгүй маань. Сонгуулийн тухай яриа ороод эхлэхээр зэрэг хүлээн авах нь айгүй төвөгтэй болж эхэлж байгаа. Тэгээ бид нар нөгөөд нэг фокуслаад байгаа группт маань мэдээллийг яаж хүлээж авч чинь, ямар хэлбэрээр авч чинь, ямар суугаар авч чинь те энийг мэдэрчээж өгөхгүй бол төрийн байгууллагын хэвшмэл арга хэлбэр бол хизээч бид нар амжилттай ажиллаж чадахгүй. Тийм учраас бид нар тусад нь арай өөр авч үзэх хэрэгтэй. Тэгээд сонгуулийн тухай бүрэн дүүрэн яриха болио. Ер нь сонголтын тухай ярив. За дээрэс нь ер нь бид нэр зөвхөн сонгуулийн жилж биш бусад жил ер нь одоо ингээд сонгогчд маань дандаа л мэдээллийн хооронд сенсацийн хооронд ийм мэдээллийн манипуляцийн дунд л ингээд тэр дундаас яаж үнэн зөв бодтой мэдээллийг их сурвалжийн шүүрдэд зөв олж авах вэ гэдэг бол аягүй чухлаар тавигдаж байгаа. За энэ өөрөө цаад агуулгын сонгогчийн боловсролын хамгийн том одоо модуль болж хөгжиж байгаа гэсэн. Тэгээ сонгуулийн ерөнхийдөө яг энэ чиглэл дээр илүү анхаарч ажиллаж байгаа. Тэгээд Вичек подкаст одоо гих энэ төслийг бол бүрэн ажиллуулж байгаа. Энэний цаана ямар нэгэн байдлаар сонгуулийн хороо гэж огт яригдахгүйгээр сонгогчтой эвтэг хүрэх зорилго. Тэгээ гол агуул маань ерөөсөө тэр заавал сонгуульч биш те бид нар шилжих юм бол цахим гэмт хэрэг цахим залилангаас яаж сэргийлэх хэрэгтэй юм бэ? Мэдээллийг сурвалжийг бид нар одоо зүгээр гарчганд итгээд шууд ширэлж явах хэрэгтэй юм уу? Эсвэл бол ямар нэгэн байдлаар нэг ч гэсэн их сурвалжаас одоо нягтлчаад түгэж явах хэрэгтэй юу гэдэг. Энэ бол хамгийн сонгуулийн одоо сонгогчийн хамгийн том одоо эзэмсэн байх дадал болж байгаа. Тэгэхээр бид нар ийм дадлыг эзэмшүүлэх чиглэлтэй юм ажлуудыг бол хийж байна. За ерөнхийдөө Монгол улсд бол яг энэ факт чек гэдэг яг аль биесны гэдэг юм энэ цөөхөн газар байна. За яг Монголын баримт шалгагчдын төв бол одоо метатай хамтраж хийдэг газар байна. За бусд нь бол аргачлалын дагуу ингээд зохион байгуулалт хийдэг арга. За ерөнхийдөө энэ байгууллагуудын үйл ажиллагааг бид нар бол дэмжиж хамтарч ажиллах хэрэгтэй юм аа. Өөрөлдөх юм бол бидний төлөвлөж байгаа зүйл нь эх 27 оны одоо ерөнхийлөгчийн сонгуулиар баримт шалгагчдын үндэсний сүлжээг бид нар ажиллуулах хэрэгтэй юм байна. Тэгжиж энэ олон мэдээллийн одоо дунд бид нар зөв мэдээлэл сонгогчдод өгөх юм боломжийг бүрдүүлэх юм байна гэж бол харж байна. За дээрэс нь нэг юм асуудал байдаг. Мэдээж ямар ч үйл ажиллагаа хийж байгаа цаана нөөцийн тухай яригддаг. Хүний болон төсвийн нөөцийн тухай асуудал яригдана. За бид нар энийг бол хаач очоод ингээд зүгээр шууд хэлээл яваад тэр юу хөр зэрэг сонгуулийн ерөнхий орон дээр сонгуулийн жилд нь сонгуул энд болно тэдэн санал өгнө шүү ингэж тэмдэглэн шүү гэдэг мэдээлэл хүрэх хэмжээний зардлыг бол тэр сонгуул зохион байгуулалтын зардал нь тусгаж өгöd байна. Гэтэл энэ байгууллага сонгуулийн жилээс үл хамааран байнга энэ чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулж явах хэвээр түүний шаардлагатай төсөв бол яг үүндээ бол огт батлагдахгүй. За өнгөрсөн оны төсвийн хилцүүлгийг бол анзаарсан бол төрийн бүх байгууллагууд нөгөө нээлттэй хилцүүлэг хийсэн. За сонгуулийн ерөнхий хамгийн түрүүнд энэ одоо хилцүүлгийг хийсэн иргэний нийгмийн байгууллагууд за төрийн байгууллагын холбоот хүмүүс орж энийг л ярьсан дээ бид нар бол нэг эдийн хэмжээний баг төсөв тусах юм бол ядаж тасалдалгүй ингээд нэг мэдээлэл тогтмол хүргээ явуулах боломжтой байна гэсэн харамсалтай нь 98% хасагдсан. Тэгээ бид нар 2 сая 200 мянган сонгогчид ерөнхийдөө нэг 8 сая төгрөгөөр бүтэн жилийн хугацаанд сонгогчийн боловсролыг олох хэрэгтэй болж байгаа. Бодит байдал бол энэ вирус. Гэхдээ яг мэдээж одоо ийм байна гэж бид нэр зүгээр суусангүй. Энэ орон зайг бид нэр юугаар нөхдөг гэхээр зэрэг ерөөсөө арчин сонгуул дэмжлэг үзүүлэх чиглэлийн олон улсын ямар л байгууллаганд бүх байгууллагатай хамтарч ажилладаг гэсэн. Жижиг том бүх төрлийн одоо төслүүдийг хэрэгжүүлээд энэ орон зайг дандаа энэ улсын байгууллагуудын төслийн хөтөлбөрөөр л авч явж байна. Гэхдээ төрийн байгууллагын хувьд бол энийг төр өөрөө заавал авч явах хэрэгтэй. Мэдээж олон улсын байгууллагын дэмжлэг бол байх нь зөв байх. Гэхдээ өөрөө авч явах хэрэгтэй. Цаашдаа энийг бол анхаарах хэрэгтэй. За энэ бол өөрөө эргээд энэ байгууллагын хараацс байдалд бол тодорхой хэмжээнд нөлөөлдөг нэг хүчин зүйл бол мөн яалчгүй ингээд хараацс байдлын шалгуур үзүүлэлтүүдийн энэ олон индикаторуудын нэг хэсэг нь бол төсвийн хараацс байдал байдаг. Тэгээ бид нар энэ хэсгийг бол заашгүй нөхөх хэрэгтэй. Сонгуул зохион байгуулах зардлыг бол сонгуулийн жил нь бол хамаагүй тавьж өгөх болов. Сайхан тавьж өгнө зүгээр. За эндээс нэг зүйл харагддаг. Ерөнхийдөө сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагаа гэдэг бол нэг тусдаа.
Тэнд оролцож байгаа буюу нөгөө сонгуульд орж байгаа нам эвсэл нэр дэвшигчид өөрсдөө сурчлах зорилгоор явуулж байгаа сурчлагын ажил гэдэг бол тусдаа юм а гэдгийг аягүй сайн ойлгуулахгүй бол сурчлагын арга хэлбэрээ бол одоо юу гэдэг өнгөрсөн сонгуулиар чинь 1000 гаруй хүн нэр дэвшлээ шүү дээ. 1000 гаруй хүн өөрөө сонгогдохын тулд ямар нэгэн арга хэлбэрийг одоо олж бодож сэтгэж сурчлага хийх гэдэг байна. За тийм дотроо магадгүй зарим нь бол сонгогчдын эрэхэд бүдүүлгээр халтсан шинжтэй ч үйлдэл байж гэн тэ. Энэ болгоныг сонгуулийн үед болж байгаа утгаар нь зохион байгуулах үйл ажиллагаатай холбож ойлгоцдог. Энийг тусад нь ойлгох хэрэгтэй юм а. Тусад нь ойлгоод тэр хүмүүсийн одоо явж байгаа сурчлагын дотроос янз бүрийн одоо үйл ажиллагааны дотор бид нэр яг зөв мэдээлэл яаж олох вэ гэдэг дадлыг эзэмшүүлэх нь бол харин сонгуулийн ерөнхий хороонд бол үүрэг гэж. Ингэж тусад нь ялгаж салгаж авч үзэх хэрэгтэй байдаг. За жишээлх юм бол сонгуулийн ерөнхий санал худалдаж авах гэж авч байна гэж маш их ярьдаг. Сонгуулийн хороо нэг удаа сонгогчдынхаа өмнө нүүр бардам саналыг худалдаж авч ирсэн энэ нэр дэвшигчийг бид нэр ингээд хасч гинэ гэж зогсчмаар байгаа байхгүй юу? Ер нь гэтэл биднэрт тэр үйл ажиллагааг шалгадаг тогтоодог эрх бол байхгүй. Энийг сонгогчд маань ойлгодог. Бид нар зөвхөн тэр санал авах байрыг одоо авах ажиллагааг яаж зохион байгуулах гэдгийг хийдэг байгууллага. Гэтэл тэнд хууль зөрчсөн үйлдэлийг бол магадгүй тэр хууль цагдаагийн байгууллагууд шалгаад шүүхээр эцлээ тогтоох хэрэгтэй. За ингэж бид нар тэр шүүхэн шийдвэр хүнслээд хаасах хэрэгтэй тий. Тэгэхээр энэ дээр одоо юу гэдэг санал худалдаа авч байгаа энэ үйлдэлийг бид нар нэгэнт одоо шалгах үйл ажиллагаанд нь оролцож чаддаггүй тийм эрх байдаг учраас ийм үйл ажиллагаанд автдаггүй байх сонгогчийг яаж бэлтгэх вэ гэдэг дээр илүү анхаарч ажиллах шаардлага болж байгаа. Ер нь бол ингээд шууд хэлэхэд энэ сонгогчийн саналыг худалдаж авч байгаа гэдэг нь сонгуулийн авилга. Өөрөлдөх юм бол албан тушаалд сонгогддог албан тушаалд очихын тулд өөрийг нь сонгодог хүндээ авилга үүж байгаа хэлбэр. Энэ бол одоо сонгогчийн үндсэн хуулиар баталгаажсан тэр эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа юм үйлдэл байхгүй. Тэгж хүлээж авах хэрэгтэй юм. За тэгээ энийг эртгэхийн тулд сонгогч одоо нэр дэвшигчид маш олон төрлийн юм ярьдаг юм билээ. Ерөөхдөө би чамайг хүнд санал өгсөний чинь мэднэ гэдэг юм уу те. За чи надад одоо заавал өгөх ёстой гэдэг би чамайг бол харж байгаа ч гэдэг юм уу те. Гэтэл яг бодиттой л тэр ерөөсөө сонгогч хэн санал өгсөнийг тэр сонгогч өөрөө л мэдхээс өөр хэн нэг мэдэх ямар нэгэн боломж огт байдаггүй. За ингээд энэндээ үндэслэнгүүтээ ерөөсөө санал тоолох төхөөрөмжийг болио. Одоо нөгөө хар машин гэдэг. Одоо тэр хар машинтай холбоотой за янз бүрийн юм яриад л байна л да. За тэрийг нэг хактаад ингээд нэг юм дата өгөгдлийн өөрчлөлт нэг өөр юм гаргаж ирдэг. За ер нь сонгуулиуд нэг дуйлын шуугиангүй сонгуул гэдэг зүйл ер нь байхаа болчих. Өмнө нь гараар тоолдог байхаж гэсэн нэг нэр дэвшигч нь ч илүү эсвэл аймгийнхан засаг дарга нэг талээс нь нөгөө нэг юм тоолдог тэр нэг гараар те цаасын нэг бадцаж авч гараад явцсан гэл нэг юм үлгэр дүүх томог шиг юм ярьж ил байдаг. За дараа нь бас нэг юм хар машинтай холбоотойгоор нэг иргэн нэлээд бас сошиал платформ дээр сэлэм эргүүлж байгаа одоо Монголд бол ингээ амьдрахгүй ингээл явж ил байна. Ерөнхийдөө яг энэ зүйлсүүдийг ингээд зөвхөн энэ шуум байгаад байгаа байхгүй юу? Яг юм нотлоготой баталгаатай зүйл бас биш байгаад байгаа байхгүй юу? Энэ тал дээр яг юм баталгаатай хариу өгөхгүй бол энэ нөгөө сонгогч одоо сонголтыг хийж байгаа иргэдийн хувьд гэсэн за би хүнд ч өгсөн хамаагүй эндээс угаасаа гардаг хэдэн хүмүүс нь гарч ирнэ тэгээд нөгөө миний сонголт үн сэнгүй гэдэг нэг иймэрхүү ойлголтыг хүлээж авсан. Яг нь энэ бол ерөөсөө манипуляц. Өөрөлдөх юм бол энэ төхөөрөмж худлаа тоолдог юма гэдгийг итгүүлэх тийм сонирхол байна. За намайг Дорцрынгийн Батэрдэн гэдэг би өөрийнхөө нэрийг уг нэрийг бол ямар нэг эргэлзээгүйгээр шууд хэлж чадна. Тэрнтэй яг адилхан одоо энэ шошго зүүж хилээд байгаа хар машин гэдэг бол сонгогчийн саналыг нэг ширхгийг худлаа буруу зүрв тоолдгоо. Энд бол би бүрэн итгэлтэй хэлж чадна. Өөр ажиллаж байгаа учраас энийг мэддэг учраас. Энгийн бол логикоор ойлгох юм бол өгөгдсөн өгөгдлийг цааш нь дамжуулж байгаа зүйл болохоос биш ямар нэгэн байдлаар тэр хактаж орж ирнэ гэсэн юм байхгүй зү. Яг нь өөрөөр юм бол за нэгдүгürt энэ санал тоолох төхөөрөмжийг бид нэр 12 оноос хойш хэрэгжилж байгаа. За 12 оноос хойш хэрэглэхдээ бид нэр зөвхөн энэ төхөөрөмжөөр тоолдог биш. Гараар давхар тоолдог аргыг хэрэглээ явж байгаа. Өмнө бид нэр дан гараар тоолдог байсан бол одоо бид нэр хоёр аргаар дүнгээ баталгаажуулдаг болсон гэсэн үг. Ингээ бүх сонгуулиуд дээр хэрэглээ явж байгаа. Гэтэл энийг ерөөсөө ингээд сонгогчдод ингээд албаар магадгүй чи очиж саналаа өглөөгөө чиний дурт саналыг өөрчилчих юм чинь чи хэрэггүй гэдэг мессеж өгөөд байна шүү дээ. Тэгэхээр тэр хэрэггүй гэдэг мессежийг хүнд өгж гин тэр хаана ашигтай байна гэдэг чинь одоо магадгүй энийг бид нар аюулсан ойлгож хандах хэрэгтэй. Тэгээ сонгуулийн ерөнхий орны хувьд бол яг энэ төхөөрөмж нь ийм ажилт юм а ингэдэм юм а гэдгийг одоо бид нар нээлттэй өгөхийг хүсдэг. Тэгээ яг үүндээ сонгуулийн хорон дээр хинч ирдгүү. Одоо магадгүй та түрүүнд ярианд дурдлаа нэг залуу ган очрол тоо. Би шууд хэлж чадна энэ бол ерөөсө заллаа. Сонгогчдыг бол одоо төөрөгдүүлж яг ингээд сайн үзэх юм бол тэн дотор хоорондоо логик
авцалдаагүй, утгагүй маш олон зүйлүүдийг хооронд нь холбож яриад ингээд дураараа л яриад байгаа юм. Би тэрийг шууд хэлж чадна. Тэгээ бид нэр ингээд өөртөө нь холбогдох гээд үнэхээр тийм гэж бодож байгаа бол эргэлзээ байгавал ирээсээ, үзээсээ бид нар одоо баг одоо сонгуулийн одоо санал болгох төхөөрөмжийг хакерздаг хакатон зохион байгуулалтын ухааны хэлэн бодож штэ. Ямар боломж гэж бодож ин эргэлзээ байна бүгд ирээ шалах хэрэгтэй байдаг байхгүй. Тэгээ Монгол хин 2 3 хүнийг ирж исэн тохиол би л дээ нэг хүн эндүү бариад ирсэн. Тэр яах чам гэсэн чинь үгүй наадах руу чинь орохороо одоо дүрсэн одоо тэмдэглэсэн санал чи өөр болдог гэдэг юм а гэдэг. Одоо энэ нөгөө нэг юм цаасан дээр тэмдэглэсэн санал нөгөө эндүүдэнгүүд нөгөө өнгөн сайрчдаг гэдэг л юм. Одоо ингээд тэр төхөөрөмж рүү уншуулгууд өөр болдог гэж ярьж байна. Би энийг шалгамаараа гэж. Тэр бол үнэхээр бодтой. Тэр нь бол бид нар айгуугаа дэмжиж байгаа. Яг тэр зэрэг дими хоосон ярих биш. Нэг удаа яриад өөрөө шалгаасаа гэх. Тэгээ би яах чам гэсэн чинь эндүүгээ халааж үзэх юм. Тэгээ халаагаал үзэн л дээ. Ер нь бол яаж л үзхийг хүсэж чинь, яаж шалгахыг хүсэж чинь бүгдээр шалгаж болно. Тэгвэл сонгуулийн ерөнхий орноос бол яг аль биесээр хийдэг 5 төрлийн ажиллагаа байдаг. Тэрний нөхөр зэрэг нэгдүгээр санал болгох төхөөрөмжийн хэсгийн орон дээр ажиллаж байхдаа ямар нэгэн сүлжээнд огт холбогддгүй. Өөрөлдөх юм бол сүлжээнд холбогдож тэр тухай бид нар ярих боломжтой болно гэсэн үг шүү дээ. Сүлжээнд огт холбогдохгүйгээр ажиллаад за ингээ яг ажилласан дороо дүнгээ тэнд ажиллаж байгаа бүх хүмүүст өгчөө. За хүмүүс ингээ буруу ойлгоод юм шүү. Санал авах байран дээр ер нь 4 5 төрлийн албан хаагч ажиллаад тэгэл ерөөсө бүгдийн очрыг одоо гаргацдаг. Гэтэл тэн дотор чинь 4-5 дахин илүү ажиглагчнаар ажиллаж байдаг. Өсөлдөгч намуудын хүмүүсээ тавиад ажиллаж идэг. Тэгээд нийтдээ нэг бол 30 40 хүн тэнд дотор ч ажиглалтыг сууж байгаа нь шүү дээ. Ингээд ээлжлээд ажиглалтай. За ингээд тэр хүн болгонд эхлээд төхөөрөмж маань бол дүнгээ хевлээд өгчдөг. За энэ төхөөрөмжөөс бол Батэрдэн 100 санал авсан гэдэг юм гарч иш, үр дүн гарч иш. Эхэлж өгчөөд тэр цаасыг өөрт нь бариулж байгаа. Тэрний дараа дүнгээ дамжуулдаг. Дамжуулахын тулд л сая сүлжээнд холбогддог гэсэн. Эхлээд үр дүнгээ өгсөний дараа. За ингээд нөгөө цаасыг одоо нэг юм нэг талаараа локлогдож чинь гэсэн үг шүү дээ, тийм ээ. За ингээд нөгөө ажиглагч маань бол нөгөө Батэрдэн 100 санал өгсөн гэдэг дүнгээ бариад сууж байгаа. Дэлгэцээр одоо бид нар дүн харж байдаг шүү. Тэн дотор миний 100 гэдэг дүн тэн дотор яг 100-аар очиж гин үгүй гэдэг шалгаа сууж байдаг. За ийм учраас яг бодитоор сонгуулийн ерөнхий хорон дээр нэг ч гомдол ирдэггүй. Нэг ч хүн ер нь ирдэггүй. Тэгсэн ирнэ санал хураалт дуусны дараа магадгүй сонгуул жалгацсны дараа бол за ер нь бол би энэс бол ялгчихлаа гэж ер нь дандаа л ярьдаг. Энэ бол ингээд сонгогчдын ингээд төөрөгдүүлэх гэсэн нэг юм оролдлого бол байдаг. Тэгэхээр бид нар бол одоо тэнд орж байгаа одоо магадгүй тэр ган очрын буруу эсвэл бол сонгуульд орж байгаа нэр дэвшигчдийн намуудын буруу гэхээс илүү энэ буруу нь сонгуулийн хорооны буруу. Яг тэгвэл бид нар ийм хос орон зай үлдээчихэд байгаа байхгүй. Сонгогчдоо нөгөө мэдээлэл өгдөг, энд итгэдэггүй байх сонгогчдод ажиллах ёстой ажлаа бид нар сайн хийж чадахгүй учраас энэ буруу нь бол бидний буруу. Ингээд бид нар бол заашгүй одоо энийг ийм шалтгаантай, тийм шалтгаантай гэхээс илүүтэйгээр байгаа нөөцийг яаж үр дүнтэй зөв ашиглах гэдэг дээр авч илүү одоо үр дүнтэй ажиллагааг хичээж байна. 20 оны сонгуулийг бас асуумаар байна. Би тэр үед бас гаднаас яг ирж чартер нислэгээр ирж таарч ирсэн. За 20 он шиг Монгол улс шиг тийм хатуу хяналттай карантин зарласан улс орон ерөөхдөө ховор байсан. 21 хоног буудалд байлгаж байгаа 14 хоног гэртээ байлгаж байгаа. За би 21 хоног буудалд байж байгаа яг 14 хоног гэрийнхаа карантины үеэр за нэг хэцүү нь миний харьяал яг миний амьдарч байгаа газар өөрөө хол. Гэхдээ 14 хоногийн гэрийн карантин гэд би залгаад асуунгууд гарах хэрэггүй гэд би сонгуулаа 20 онд өгч чаддаг байхгүй. Энэ бол байгалийн давагдчихгүй хүчин зүйл корона бол. Яг иймэрхүү зүйл дахин болохгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Хэрвээ сонгуулийн одоо энэ нэмэлт одоо юу гэдгийг одоо хуулийн дээр одоо шинжилэл орж ирж ивэл энэ байгалийн давагдчихгүй хүчин зүйлс дээр ямар арга хэмжээ авах вэ? Яг тэгэхээр би 20 оны сонгуулаа би уул нөхөх боломжтой ч гэсэн одоо тэр байгалийн давагдчихгүй хүчин зүйлс болоод алдсан байна шүү дээ. Би тэгээ тэр оройн зүгээр ингээ сонгуулийн үр дүн өгтөө өөр оролцоогүй зүгээр үр дүнгээ хараад өнгөрч байгаа. Яг ийм нөхцөл байдал дахиж үүсэх юм бол ямар арга хэмжээгээр яаж тойрч гарах вэ? Яг үнэн тухайн одоо сонгуулийг сайн санаж байна. Дэлхийн нийтээр л яг энэ цар тахлын хүнд нөхцөл байдалтай 20 сарын дэглэмтэй юм цаг үед сонгуул гэдэг олон нийтийг хамруулсан ийм зохион байгуулалтын маш том үйл ажиллагааг дээрээс нь онцгой дэглэмийн одоо доор зохион байгуулах юм хүнд сорилттой тулгарсан л та анх удаага л юм чинь бол. Тэгээд тухайн үед бол онцгой байдлын ерхий газар, онцгой комисс гээл бүх байгууллагууд санал авах ажиллагааг зохион байгуулахдаа яаж энэ халдвар хамгааллын дэглэмийг барих вэ гэдэг дээр бол маш сонгуулийг бол хойшлуулах юм боломжтой. Тэрийг бол зайлшгүй хийх ёстой. Энэ бол үндсэн хуульд арчлал байна гэдгийг илтгэж байгаа хамгийн том үйл явц учраас зайлшгүй явуулах ёстой байгаа тийм. За ингээд тухайн үед бол одоо халдвар хамгааллын дэглэмийг бариад зөвөрийн хайрцагаар
одоо санал авах ажиллагааг тухайн үедээ зохион байгуулсан. Гэрийн одоо карантинд байгаа хүмүүстээр санал авах ажиллагааг бол зохион байгуулах нь илүү өндөр эрсдлийг дагуулж байна. Өөрөөр хэлбэл бол халдварын хамгааллын дэглэмийг бол шууд зөрчигдөж байна гэдэг ийм дүгнэлтүүдийг бол нэг мэрэгжлийн байгууллагуудаас нь гаргаж өгч байсан. Одоо нэг walk knock гэдэг нэг өөр өөрөөр хэлбэл эрүүл мэндийн яам холбогдох байгууллагууд нь бүгд гарсан. Тэгээд бүгд нэг үйл ажиллагааны дарааллуудыг бид нар гаргаж өгдөг. За бид нар яг санал авахд ийм л үйл ажиллагааг зохион байгуулж иж сандыг нь бүрийн хэмжээнд авч чадна гэх. За ингээд тэр дараалал болгон дээр ажил эрсдлийг нь тооцдог үзэж байгаа байхгүй. Тэгээд ингээд за ер нь бол энэ дээр бол айгүй өндөр эрсдэл болох нь байна. Тэгэхээр бид нар бол ерөнхийдөө халдвар хамгааллын дэглэмээ бариад ямар нэгэн байдлаар карантинлэгдээгүй байгаа хүмүүсээ санал авах ажиллагааг бол зохион байгуулалтын одоо нөгөө дэглэмийн сахиулаад за дээрэс нь яг эрүүл мэндийн байгууллагт хэвтийн эмчилүүлж байгаа хүмүүс сонгогчдоос бол за нэлээд хүндхэн нөхцөл дэглэм тогтоож иж одоо тэн дотор бол нэг зөвөрийн харьцаг санал авах ажиллагааг зохион байгуулж ирсэн. За ингээд гэр байгаа хүмүүсийн саналыг авахд бол бас аюул өндөр эрсдэлтэй байна. Тухайн мэрэгжлийн байгууллагуудаас гаргасан саналыг үндэслээд тэднэр дээр нь дүгнэлтэн дээр нэмслээд бид нар бол зохион байгуулж ирсэн. Ер нь цаашдаа бид нар ийм үйл ажиллагаа явуул ийм байвал одоо яаж зохион байгуулах ёстой гэдэг нь бол цаашгүй бодож байгаа ёстой. Өөрөөр хэлбэл сонгуул зохион байгуулах үйл ажиллагаа болгон дээр сонгуулийн ерөнхий орон дээр эрсдлийг тооцдог ажлын хэсэг маань бол байгуулах гэдэг бүх талын гэсэн. Тэгээ энэгээр бол үндсэндээ хамгийн том ажил нь бол тэр ковид үе болсон. Тэгээ бидний ковид үеэр одоо халдвар хамгааллын дэглэм барьж авчихсан санал авах ажиллагааны эргэцсэн орчныг хууль дотор хийх ёстой байна гэдэг саналыг тухайн үед бол бүрдсэн. Өөрөөр хэлбэл онцгой нөхцөл байдал заарсан тохиол за бүр заавал ковид биш бол одоо жишээ нь сая нөхөн сонгуул дээр шүлхий гарсан одоо сундууд дээр санал авах ажиллагаа зохион байгуулагч байгаа. Ийм үеж яах вэ гэдгийг журмыг нь тухайн үед нь баталдаг тэр эргэцсэн орчныг нь бол зайлшгүй одоо хийх ёстой юм байна гэд 23 оны нэмэлт өөрчлөлтөөр хуулийн дээр хийгдсэн. За ингээд энэний үр дүн бол жишээлх юм бол одоо сая нөхөн сонгуул болсон газрууд дээр шүлхий малын шүлхий өвчин гарсан дээр энэ 20 цэрийн дэглэмтэй газар бид нар зөвөрийн харьцаагаар санал авах ажиллагаа зохион байгуулахдаа яаж дэглэм барьж явах вэ гэдэг юм бэлэн одоо юм загвартай болсон гэсэн үг л дээ. Нөхөн сонгуулийг ярьсанчлан одоо за хоёулаа сонгогчдын оролцоог нэмэгдүүлэх талаар ярьчлаа. Нөхөн сонгуул руу буцаад ороход саяны нөхөн сонгуулийг авчиж ерөөхдөө хууль зөрчсөн ч юм уу эсвэл маргаан үүссэн тохиолдол ерөөхдөө бол гарч ирсэн үү? За ерөөхдөө 7 гомдол гарсан байлээ цэгдэгэн байгууллага дээр. Нөгөө сонгуулийн хороо бол ямар нэгэн байдлаар ийм гомдлуудыг огт авдаггүй үг нь бол. Бид нар бол сонгуул зохион байгуулж байгаа байгууллагч 9 гомдлыг өгөө чи тийш яв гэж хэлдэггүй. Авчаад авсныг нь шалгах ёстой байгууллагад нөхцдөг гэсэн. 7 гомдол гарсан байлээ. Тэр 7 гомдол бол нэр дэвшигчийг бүртгэсэнтэй холбоотой. За сонгуул зохион байгуулах үйл ажиллагаатай ажиллагааг зохион байгуулж байгаа төрийн албан хаагчтай холбоотой юм гомдлууд байлээ. Ер нь нэг харилцааны л. За өөрөлдөх юм бол яг нөгөө суман дээр ер нь бол ийм штэ сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа хүн нь гишүүнээр одоо ажиллаж хахад миний одоо гэр бүлийн хүн ч юм уу нэр дэвшчихдэг тохиолдол нийтлэг байдаг. Хүн ам цуутай гэдэг утгаараа. Тий одоо эхнэр нь сонгуулийн хорон дээр гишүүнээр одоо төр албаг хаагч байгаа хувьд л тэр чинь ажиллаж байгаа. Гэтэл нөхөр нь нэр дэвшигч болоо ороод ирдэг юм тохиолдол. За эндээс болоод ашиг сонирхны зөрчил үүсгэнэ гэдэг байдлаар гомдлууд их гардаг. Тэгээ энэ тохиолдолд бид нэр боломжтой бол тухайн хүнийг нь одоо бүрэлдэхүүнээс нь солино. За ер нь бол сонгуульд өгсөн үед бол тэгэж явна. Яагаад тэгэхээр бид нэр тэгдэг гэхээр тэр сонгуулийн хорооны бүрэлдэхүүн ямар нэгэн байдлаар санал хураалтыг тоолдгүй, авдаггүй зөвхөн зохион байгуулдаг. Тэр зохион байгуулалт бол ямар нэгэн байдлаар тэр сонгогч саналаа өгөхөд бол шууд нөлөөлдөг юм байхгүй. Тийм учраас бол томилсон эрх бүхий байгууллага буюу сумын сонгуулийн хороог сумын иргэдийн хурал нь томилдог. Тэгэхээр иргэдийн хурал нь бол дахиж тэр хүний төлөө хуралдаад солих гэдэг ийм боломж байхгүй нэ гэж үзсэн бол ашиг сонирхлын мэдүүлгийг аваад үргэлжлүүлээд ажиллаулдаг. За дээрэс нь бол мэдээж нөгөөд нэг нэр дэвшигчийг бүртгэсэн чинь буруу байна штэ. Энэ хүнийг бүртгэх ёсгүй байсан хүнийг бүртгэжлээ штэ. Эсвэл бол бүртгэхээс татгалцсан ч өөрөө үндэслэлгүй байна гэдэг ийм гомдлууд бас гардаг. Өөрөөр хэлбэл бол одоо юу гэдэг орон нутгийн аль сонгуул нэр дэвшиж байгаа хүн бол төрийн алба асч байгаа юм бол чөлөөлөгдөх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл зарчим нь чи нэг бол улс төрөө сонго, нэг бол төрийн албаа сонго гэдэг л зарчим юм. За ингээд наа хүн чинь бол чөлөөлөгдөөгүй байна штэ. Эсвэл чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн боловч чөлөөлөх ёстой хүн тушаалаа гаргаагүй байна ч гэдэг юм уу те. Иймэрхүү гомдлууд гардаг. Тэгээ үндсэндээ бол сая нөхөн сонгуул бол хайрцангуй гомдол бол маш бага гарсан гэж хэлж болно. 7 гомдол гарсан гэсэн үг. Одоо ингээд бас дараа жилийн сонгуулийн бас нэг юм өрчлсөн одоо юу гэдэг энэ зохион байгуулалт гэдэг утгаараа ингээд аваад үзэх юм бол нөхөн сонгуулийн үеэр одоо санал авах ажиллагаа дээр тэр тусмаа техник хэрэгсэл хүний нөөцтэй холбоотой хүндрэлүүд гарч ирсэн. Ялангуяа техник хэрэгсэл ягаад сууж нөхөр нэг газар нь юу гэдэг одоо нэг шөнө оройл бид нар одоо сонгуулийн үр дүн хүлээгээд ингээд сууж идэв штэ.
зурагтаараа ингээд хүлээгээ суужангууд тэр газрын тогон тасарч эсвэл хариу нэрээгүй байна гэдэг ч юм уу. Энэ нь бол зүгээр ийм техник хэрэгсэлд болон байгалийн бас нэг ийм хүчин зүйлээс болж нэг иймэрхүү юм болж байгаа юм л та. Бороо орсон ч гэлөө цахилгаан зөгцсөн ч гэлөө. Тэгэхээр яг энэ саяны нөхөн сонгуулийн үеэр яг энэ санал авах ажиллагаа явагдаж байхад техник хэрэгсэл болон хүний нөөцтэй холбоотой хүндрэлүүд гарсан уу? Гарсан бол ямар хүндрэлүүд гэсэн бэ? За хүний нөөцийн хувьд бол харьцан гайгүй төрийн албан хаагчид маань тэгээл ажилтдаг. Ер нь бол нэг мэдээлэл хэлэхэд сонгуулийн зардал, сонгуул зохион байгуулах үйл ажиллагааны зардал тэд боллоо гэж их өндөр гэж ярьдаг. Гэтэл энэний цаана 40 мянган хүн ажилтдаг ш. Өөрөлдөх юм бол нөгөө сонгогч таны саналыг авахд бэлэн байдлыг хангахын тулд цаана 40 мянган төрийн албан хаагч ажилтдаг. Төрийн албан хаагч хамгийн багадаа 60 хоног, хамгийн их нь 90 хоног ажилтдаг. Сонгуулийн үеэр бол. За ингээд энэ ажилласан хугацаанд нь бол хөдөлмөрийн өрсний доод хэмжээгээр нэг л удаа урамшуул өгдөг. Нэг л удаа ерөөс. Энэ мөнгө өөрөө нийт сонгуул зохион байгуулах үйл ажиллагааны 70%-ийг эзэлдэг. Ийм мэдээллийг бас өгье. За хүний нөөцийн хувьд бол ямар нэгэн байдлаар бид нар дутсан гэдэг юм асуудал бол гараагүй. Харин тоног төхөөрөмж бол асуудал гарлаа. За энэ нөхөн сонгуулиуд бид нар нийтээ 126 ширхэг санал тоолох төхөөрөмжийг ашигласан. За энэс 2 төхөөрөмж бол шатлаа. За өөрөөр хэлбэл бол энэ төхөөрөмжийг бид нар 2012 онд анх худалдаж авч ирсэн санал тоолох төхөөрөмж байгаа. Одоо үндсэндээ ингээд 14 жил ингээд ажиллаж байгаа. Тэгээ ямар ч төхөөрөмж, ямар ч одоо компьютер одоо юу техник хэрэгсэл байлаа гэсэн тодорхой хугацаатай байх хэрэгтэй. За гэхдээ яг үйлдвэрлэгчийн зүгээс ямар нэгэн байдлаар тэдэн жил ажиллаад дуусна гэдгийг бол гаранти шууд тавьж өгдөг. Сэлбэр гэсэн сервисийг хийгээд ах юм бол ажиллаж ивэл болно гэдэг. Гэхдээ энэ бол хэтэрхий удаан хугацаанд ажилласан учраас одоо тодорхой тийм асуудлууд гараадна. Жишээлх юм бол тогны багахан зэргийн хэлбэлзэл үүснээс болоод тэн дотроос одоо юу гэдэг нь төхөөрөмжийн эд анги нь шатах асуудал үүсч байна. Энэ бол ерөөс ашиглалтын хугацаатай шууд холбоотой юм. За энэ шагуулгаараа ингээд сонгуулийн ерхий хороноос 2018 оноос үндсэндээ энэ санал тоолох төхөөрөмжийг одоо хүн бүрдүүлье гэдэг асуудлыг холбогдох байгууллагууд нь бол тавьж ирсэн. Одоо ч гэсэн бид нар нээлттэй л яриад энийг л тавиал яваал байгаа. Ягаад гэвэл бид нар ирэх одоо 27 28 оны сонгуулийг бол ямар нэгэн эрсдэлгүйгээр зохион байгуулахад бол биднэрт бол энэ санал тоолох төхөөрөмжийг нөхөн бүрдүүлэхгүй бол болохгүй нэ. Энэ 14 жил ажилласан төхөөрөмж маань бол одоо ажиллахад нэлээд хэцүү болчлоо. Эрсдэл өндөртэй байна гэдэг юм асуудлыг тавьж байгаа. Тэгээ үндсэндээ ер нь сонгогчийн тооны өсөлттэй холбоотойгоор Монгол улсны 30000 ширхэг санал тоолох төхөөрөмж байхад бол аль сонгуулийг нэг ойрын нэг 10 жилдээ бол зохион байгуулах явах юм боломжтой. Энэ агуулгаар бид нар 30000 ширхэг санал тоолох төхөөрөмжийг шинээр авъя л гэдэг юм асуудал тавьж байгаа. Одоогийн тоон хэд вэ? Одоо бид нар 3000 ширхэг байгаа. Гэхдээ тэрний 2500 одоо 2012 онд авч ирсэн одоо төхөөрөмж байгаа. Тэгээ 507-г бол бид нар 2023 онд 24 оны сонгуулийн өмнө авч ирсэн. Тэрийг авахгүй байсан бол одоо шинэ төхөөрөмж маань хүрхээ байчихсан нөгөө. Сонгогчийн тоо их болоод эхлэхээр зэрэг нэг хэсэгт байх ачаал нэмэгдэх юм бол төхөөрөмжийн тоогоо нэмж өгдөг гэсэн. Тэгээд тоо нэмэгдээд эхлэхээр 12 оноос хойш одоо өдийг хүртэл гэх юм бол бид нар 500 ширхэг төхөөрөмжийн хэмжээнд нэмэх шаардлагатай болчиход байгаа. За ингээд цаашаа бид нар бодох юм бол нэг 3000 ширхэг төхөөрөмж бол зайлшгүй ингээд шинжилж ажиллахгүй бол болохгүй нэ л гэдэг юм зүйлийг яриад байгаа. Яг энэ оны төсөвдөр бол нэг 1000 ширхэг төхөөрөмж, 1000 орчим төхөөрөмжийн одоо нөхөн бүрдүүлэх шаардлагатай зардлыг бол баталж өгсөн. За үлдсэнийг нь бол мэдээж одоо эдийн засгийн нөхцөл байдалтай хамаарат бол одоо дараа нь яригдъя гэдэг асуудал ярьсан. Гэхдээ бидний хувьд бол дараа нь гэдэг асуудал байхгүй. Яг тэгвэл 27 онд сонгуул болох чинь 27 оны төсөв тусах юм бол энэ чинь үйлдвэрлэн, тээвэрлэн, нэг бүртлэн шалгах, сонгуул бэлдэнэ гэдэг хугацаа шаардлагатай учраас энэ онд бол энэ асуудлыг шийдмээр байна л гэж одоо асуудлаа тавиа яваад байгаа. За ингээд санал тоолох төхөөрөмжийг одоо шинээр авна гэхээр зэрэг мэдээж ийм ярианд гарч байгаа. Энэгээр яадаг юм бэ? Тэдэн мянган сая сонгогчтой ус гараар тоолоод болоолоход бид нар яагаад болдгүй юм бэ л гэж яриад байгаа. Тэг бид нар гараар тоолдог л байсан шүү дээ. Одоо ч гэсэн тоолж л байгаа. А тэгтээ дан ганцхан гараар тоолдог байхад бид нар юу юу боллоо тийм ээ. Тэгэхээр зэрэг дан гараар тоолохоос гадна төхөөрөмжөөр хамт тоолоод энэ хоёрын дүн зүрхгүй ээжэж одоо сонгуулийн үр дүн бол баталгаажаа. Ийм учраас бид нар энэ урагшаа явсан ахлахмаас бол ухарж болохгүй маа энэ төхөөрөмжийн шинжилгээг бол зайлшгүй хийх ёстой гэдэг ийм асуудлаа танилцуулаад яваад байгаа. За 27 оны ерөнхийлөгчийн сонгуул руу ерөнхийдөө оръё. Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл одоо дараа жил Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуул болно. За бэлтгэл ажил бол одооноос ингээд эхлээд явцсан байгаа бах. За бэлтгэл ажлын зөв ерөнхий асуултаар энэ бэлтгэл ажил одоогоор яг ямар шатанда ерөнхийд бол явж байна. За яг л саний энэ санал тоолох төхөөрөмжийн асуудал. Тэгээ бид нар энийг бол үндсэндээ одоо 27 оны 1 сараас албан ёсоор бол цаг хугацааны хуваар гараад бэлтгэл ажил албан ёсоор эхэлдэг. Гэхдээ бид нар энийг үндсэндээ 26 оны 1 сараас эхэлсэн. Яг тэгэхээр зэрэг санал тоолох төхөөрөмж одоо байгаа төхөөрөмжийг бүгднийг нэг бүртэн техник үзлэг хийгээд аль нь бүр болохоо очиад байгаа. Аль нь ерөнхийдөө
одоо яах юм сунгаад нэг удаа үзүүл үзье гэж бодох юм ч гэдэг юм уу те. За ер нь бол ингээд техникийн ажлын дүгнэлт гарсан. Хамгийн том асуудал бол энэ санал тоолох төхөөрөмжийн шинжилгээний асуудал. Бусдыг нь бол бид нар одоо аль биесээр 1 сарын 1-ээс хойш бол аль биесны хуваараа гарангууд ингээ хийгээ явчих болдог. Сонгуульч зохион байгуулалт үйл ажиллагааны нэг онцлог байдаг. Тэр нь бол хуулиар хин хизээ юг яаж хийсэн байх ёстой гэдэг наривчлаа тодорхойлоод өгсөн байдаг. Тэгээд ерөнхийдөө ингээд зүүрлж хэлэх юм бол даалгавар ингээд дүүрж тавьж байгаад нэг тийм юу явдаг бичлэгтэй. Нэг талаас нь нураахаар ингээд бүгд ингээд нурдагтай. Домино эффект. За яг энэ юуны санал сонгуульч зохион байгуулах үйл ажиллагаа гэдэг бол яг энтэй адилхан. Аль нэг үйл ажиллагааг зохион байгуулах чадахгүй болох тасалдуулах юм бол дараагийн үйл ажиллагаа эхлэх өрнөх боломжгүй болдог. Тийм учраас ямар нэгэн алдаа гарах эрхгүй одоо зохион байгуулдаг учраас бүх үйл ажиллагааг хизээ бэлтгэлийн эхлэх үү хизээ хангасан байх хэрэгтэй гэдэг ингээд наривчин тодорхойлдог. Тэгээ бид нар үндсэндээ 27 оны 1 сарын 1-ээс аль биесээр эхэлнэ. За түүний наан бол бидний санал тоолох төхөөрөмжийн бүрдүүлэлтийн асуудлыг яалтаа шийдвэрлэх юм шаардлага байна. 24 оны сонгуулийн үр дүнгээс бид нар аваад үзэх юм бол улсын хуралд асуудалтай 5 улс төрийн хүчин ерөнхийлөгчөд нэр дэвшүүлэх боломжтой болсон. За энэ нь нэг талаараа одоо 5 кандидат гарч ирнэ л гэсэн үг л дээ. За энэ бас тодорхой хэмжээний онцлог болж байх шиг байна. За энэ нь одоо боломжтой болсон нөхцөл байдал нь өрсөлдөөнд ерөөхдөө яаж хэрхэн нөлөөлөх вэ? За мэдээж сонгуул илүү одоо сонгуулийн сурталчилгааны ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль өөрчлөлт орох асуудал бол ингээд үндсэндээ хаагдсан. Тийм. За тэгэхээр зэрэг үндсэндээ нөгөө 14 хоногийн хугацаанд сонгуулийн сурталчилгаа маань бол явдгаар явах нь байна. Тэгэхээр зэрэг энэ богино хугацаанд магадгүй одоо нэр дэвшүүлэх хэрэгтэй субъектүүд бүгд тусдаа нэр дэвшүүлэх юм бол сонгуулийн сурталчилгаа бол нэлээ бас одоо өргөн хүрээнд явагдах болох нь байна. За энэ хүрээнд бид нар одоо яаж ажиллах хэрэгтэй байдаг вэ? Зэрэг яг түрүү хэлжсэн. Энэ нөгөө нэр дэвшүүлж байгаа нам болгон нэр дэвшүүлж болгон чинь сонгогдохын тулд сонгуулийн сурталчилгааны янз бүрийн одоо арга хэлбэрүүдийг ашиглаж байдаг. Энэ арга хэлбэрүүд дотроос сонгогчид яаж бодиттой мэдээллийг авдаг болох вэ гэдэг нь сонгогчдтойгоо илүү ажиллах юм шаардлага зайлшгүй үүснэ л гэсэн. Ер нь бол бид нар одоо сандралтын үр дүн гэдэг юм уу, за тэдэн нэр дэвшигч гарах юм байна гэдэг нь бол биднэрт бол яг үүндээ бол нэг ач холбогдолтой биш. Өөрөлдөх юм бол энэ сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд бол 1 нэр дэвшигч, 3 нэр дэвшигч, 5 нэр дэвшигчийн хувьд ялгаа байдгүй. Хамгийн гол ялгаа хаана гэдэг вэ гэхээр сонгогчд дээр байждаг. Тэр хүмүүсээс мэдээлэл авахтаа хаанаас нь яаж авах вэ гэдгийг бид нар энэ дадлыг зөв болгох, мэдээллийг цэгцтэй нэг их ус сурвалжаас зөв яаж хүрэх вэ гэдгийг бол бид нар сонгогчтой илүү ажиллах юм шаардлага үүсэж байгаа. Техник зохион байгуулалтын хувьд бол түрүүний ярьдаг юм эрсдэлт хүчин зүйл байгаа учраас бид нар энийг бол бэлтгэлээ зайлшгүй хангаж ажиллах юм шаардлага бий. Ер нь энэ сонгуул улс төрийн намын тухай хууль шинжлэгдэн батлагдсанаас хойш сонгуульд одоо оролцож байгаа энэ нам эвслийн одоо хандлага оролцоо арай өөр түвшинд бас очиж байгаа нь харагдаж байгаа. Жишээлбэл яг саяны нөхөн сонгуулиар тий. Өмнө шилэх юм бол нөхөн сонгуульд одоо нам эвслүүдэд орж байгаа хандлага бол бас нэг тийм төдийлөн юу байдаггүй. Зөнхөлөх одоо 2 нам л дандаа оролцоо явдаг. Бусад намууд бол бараг оролцдог байсан бол сая бид нэр 5 одоо улс төрийн нам анх удаа нөхөн сонгуульд орж шít. Тэгэхээр зэрэг тэр намууд бол илүү дотоод зохион байгуулалтаа шинжилж байгаа юм байна. Илүү одоо нэг улс төрийн намын шинжилсэн хуулийн маань одоо эффектинд үүсэж байгаа юм байна. Илүү идэвхтэй болж байгаа байна гэдэг нь харагдаж байгаа. Тэгэхээр сонгуулийн ерөнхий орны хувьд бол нөгөө сонгуулийг зохион байгуулж явуулдаг л зөвхөн чиглэлтэй байсан бол одоо бид нэр улс төрийн намын санхүүгийн ил тод байдлыг хангадаг, тэрийг нь хяндаг, за сонгуулийн орж байгаа намуудаа мэрэгжил арга зүйн удирдлагаар хангадаг, зөвлөдөг, тусалдаг, хамтарч ажилладаг ийм чиглэлийг хэрэгжүүлдэг болсон. Тэгээ ингээд үндсэндээ 23 онд улс төрийн намын тухай хуулийн шинжилсэн хариулга батлагдсанаас хойш бид нэр улс төрийн намуудтай илүү ойлголцох, хуулийг зөв ойлгуулах ийм төвшөнд бол ажиллаж байсан. Магадгүй энэ тодорхой үр дүн гарч ирэх гэж бол харж байна. Олон энэ намуудын оролцоог харахад бол. Ерөнхийдөө үүрэг бол нэлээд нэмэгдсэн. Тийм. За одоо ингээд бас дахиад одоо дараа жил угаасаа болоогүй улс төрийн нөхцөл байдал хаашаа ирэх нь энэ намууд хоорондоо эвсэж одоо нэг хүн дэвшүүлэх нь үгүй юу гэдэг нь за ерөөхдөө хугацаа ойрцсны үед л мэддэг бах. Одоогийн байдлаар бол нэг юм боломжит хөлбөрөөр аваад үзсэнгүүд нэг 5 улс төрийн нам бол ингээд ерөнхийлөгчд хүнд нэр дэвшүүлэх хэрэгтэй байхын үед бол байгаад байна. За яг энүүгээр нь хэрвээ бид нар бодоод үзэх юм бол энэ нэг олонхын эхний шатанд одоо 5 санал ингээд 5 хуваагдлаа гэж бодно шүү дээ нийт одоо сонгогчдын хүрээнд. Аль нь одоо эхний шатанд нэр дэвшигчийн хэн нэг нь олонхын санал авч чадахгүй бол эн чинь дахин сонгуул гэдэг зүйл хэрэгтэй. Дахин санал хураалт явуулахад бол дахиад бэлтгэл ажлын үед энэ дээр бас нөгөө рискээ тодорхойлоод бэлтгэл ажил дээр энийг бас тусгасан байгаа зү.
Тийм яг нөгөө сонгуулийн төлөвлөлтийн нэг чухал хэсэг л энэ л дээ. Тэгээд бид сонгуул болноор ялангуяа ерөнхийлөгчийн сонгуулиар бол өөрөлдөх юм бол нэр дэвшигчийн хинж олохын санал авах байх юм бол хамгийн олон санал авсан одоо хоёр нэр дэвшигчийг нь хоёр дахь санал хураалтанд оруулдаг байна. Тэгээд энэ нь бол маш богино хугацаанд зөвхөн 7 хоногийн хугацаанд л явагддаг. Бүтэн 1 сараас 6 сар хүртэлх зохион байгуулалтын ажлыг яг тэр давтамжаар 7 хоногийн хугацаанд л хийдэг юм нүсэр ажил болдог. Тэгэхээр зэрэг энийг бол яг бүгднийг тооцоод ингээд тусад нь энэ дээр бол ингээд нэмэлт төлөвлөгөө гарчихсан бэлэн байж байгаа. Хин хийцээ юу хийх ёстой, ямар хугацаанд хийх ёстой гэдгийг нь бэлтгэсэн байж байгаа гэсэн. Тэгээ ингэхгүй бол ямар нэгэн байдлаар нэмэлт санал хураалт гарах юм шаардлага одоо хоёр дахь шатны санал хураалт явах юм шаардлага гарлаа гэж үзэх юм бол тухайн үедээ ярилцсан гэдэг ойлголт огт байдгүй. Яаж зохион байгуулах вэ? Яаж зохион байгуулах вэ? Хэнийг яаж одоо зохион байгуулалтанд оруулах вэ? Хин яаж хаашаа явах вэ? Юуг яаж хийх үү гэдгийг тухайн үедээ ярина гэсэн ойлголт бол байдаг. Чуугаас нь боломжит хөлбөр юм чи өөртчлээ. Бүгдийг нь бэлдээж яг тэрнийхэн тустай юм төлөвлөгөө гарчсан байдаг. Тэн дээр нь хугацааг нь хариуцах эзэнтэй бүгдийн зооцсон байдаг. Бүгд бэлэн байдаг. Тэгэхээр энд зөвхөн сонгуулийн ерөнхий орны асуудал биш. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд төрийн 17-8 одоо төрийн байгууллага бол шууд ингээд оролцдог байж байгаа. Энэ бүх байгууллага хамтарсан ажил хэсэг байгуулагдсан байдаг. Энэ байгууллагууд хин яг юу хийх вэ гэдэг нь илүү тодорхойлцсон байдаг гэсэн. Тэгэхгүй бол байгууллага дээр шууд зооддгүй. Байгууллага дээр ингээд зоон гэхдээ тэрийг хэн хариуцах вэ гэдгийг илүү тодорхойлж гаргадаг гэсэн. Тэгэхээр зэрэг биднэрт нөгөө нэг бодох тэгээ тэрийг нөгөө төлөвлөөж ярилцаад хуралдаа тавих хугацаа огт байдаг учраас ингээд бүгднийг төлөвлөсөн байдаг. Тэгээ яг энтэй л адилхан бол бас гарна гэхдээ мэдээж энэ нь бол өндөр эрсдэл бол байна. Мэдээж 5 одоо магадгүй субъект 5 нэр дэвшүүлэх юм бол хинж одоо олонхын санал авахгүй бол мэдээж энэ санал хураалт бол дахиж гарах нь бол ойлгомжтой болно. Тэгэхээр зэрэг бид нэр тэр богино хугацаанд яаж илүү зохион байгуулах ёстой. За магадгүй тэн дотор ямар эрсдэл гарч болох вэ? За энэ хугацаанд бид нэр сонгогчдыг бас дахиж яаж илүү идэвхтэй хамруулах вэ гэдэг юмнуудыг бүгдийг нэг зайлшгүй бодох шаардлага үүснэ. Энэ яг таны хэлдгээр бол бидний бол төлөвлөлтөндөө анхаарах ёстой асуудлын нэг бол зайлшгүй мөн. За сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах гэдэг зүйлээсээ бас ороод. За сонгуулийн ерхий орноос боловсруулсан ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн одоо санал байна. Энийний гол зорилго нь ерөнхийдөө юу вэ? Сонгогчдоос аль болох одоо саналыг нь авдаг арга хэлбэрийг нэмэгдүүлж ял гэдэг ийм өөрчлөлт бол байсан. Тэгээ ерөнхийдөө бид нар яг зөвхөн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах саналаа боловсруулж өгөхөөс гадна бас улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах саналаа боловсруулсан. Өөрөлдөх юм бол ер нь нэг улс төрийн намын санхүүгийн ил тод байдлыг анхгүйгээр бид нар нэг цаашдаа явахгүй нэ. Яг гэвэл улс төрийн нам өөрөө дотоод ардчлалаа болж бэхжижээж за санхүүжилт нь ил тод болж иж одоо нөгөө хүмүүс ярьдаг сонголтгүй сонгуул гэж яриад байгаа байхгүй. Тийм юм чинь байхгүй болох юм. Өөрөлдөх юм бол хин нэг намын даргал ганцаараа хин нэр дэвшүүлгээ гэдгийг шийддэг биш. Тэрийг намын гишүүн гэж байгаа бүх хүн одоо дотоод ардчлалаараа оролцож сонгож дэмжиж одоо сонгогчдод сонголттой болгоход нь одоо бэлддэг. Энийг манад нэг юм ганц хоёр жишээ байгаа л та яг энэний бүр тод жишээ бас байгаа. Тэгээ улс төрийн намын тухай хуулийн гол үзэл баримтлал ерөөсөө л энэ. Бид нар заримдаа бол ингэж ярьдаг. Улс төрийн намаар ер нь яадаг юм гэж. Гэтэл үндсэн хуульд ардчлал энэ ардчилсан парламенттай улс оронд бол улс төрийн намгүйгээр энэ хэрэгжинэ гэж байхгүй. Парламентын ардчлал хөгжинэ гэж байхгүй. Улс төрийн нам харин ёстой зүгээр шууд ингэ хэлэх юм бол нам шиг нам л байх хэрэгтэй. Одоо бол яг үүндээ бид нар 30 хэдэн жил бол улс төрийн нам улсын дээдчүүд бүртгүүлээд тэгэл одоо яг ямар ч үйл ажиллагаа явуулдгийг байдаг ч юм уу байдгүй ч юм мэдэхгүй. Зөв нэг нүгөө ярихад бид нар ингээд одоо улсын дэвшүүд бүртгэлтэй нийтдээ 38 улс төрийн нам байна. За бид нар ингээ 38 намд за хууль тогтоомж хэрэгжилтийг хангах чиглэлээр ингэж ажиллаарай гэдэг ингээд албан бичиг хөрвүүлдэг. Төрийн ажил бол мэдээж албан бичиг дээр явах хэрэгтэй. Талан буцаад ирдэг. Хаяг нь байхгүй. Ямар үйл ажиллагаа болж байгааг нь мэдгүй. Ер нь хэн байдаг юм бүү мэд. Бид нар мэдгүй байхад сонгогчд яаж мэдвэ те. Тэгэхээр зэрэг энэ нам ийм нам байх ёстой байх юм гэдэг. Бидний хууль бол өөрөө юм бол цаг хугацааны хувьд энэ улс төрийн намуудыг оршин тогтнох хэсэгтэр бол одоо ингээд чаленж болж байна л гэсэн. За ингээд бид нар одоо тайлангийн авч хэлж гин. За та нар одоо дор хаяж цахим хуудастай байх хэрэгтэй шүү дээ. Сонгогч та нарын намыг одоо ямар нам байд юм сонирх юм бол үзэл баримтлал чинь юу юм? Тэрийг чинь бид нар мэдмээр шүү дээ тий. Энэ нам гэж яваад гэтэл би одоо үнэхээр тэрийн намыг одоо хүнийх нь хувьд эсвэл хараад дэмжээ гэж бодох юм бол энэ яг ямар үзэл баримталтай юм бэ? Хэрвээ магадгүй сонгуул дээр төрийн эрхийг авах юм бол эдгээр ямар бодлого хэрэгжүүлэх гэдэг юм бол би урьдчилж мэдмээр шүү дээ. Энэ илүү тод байх хэвээр. Энэ хууль бол ийм шаардлага тавьж байгаа. Сонгуулийн ерөнхиөр энэ бүх намууд дээр бол энэ шаардлага тавиад сонгуулийн ерөнхиөрийн цахим хуудас дээр энэ бүх намуудын үзэл баримтлал, танилцуулга бүтцэн юу бүр дор хаяж намын лого гэдэг нь ямар учиртай юм бэ гэдгийг хүртэл мэдэх хэрэгтэй байхгүй сонгуульд. Энийг хүртэл ил тод болгох хэрэгтэй гэдэг агуулгаар бол ажиллаж байгаа. За ингээд саяхан улсын дэвшгээс тогтоол гарсан байлээ. Ерөнхийдөө
8 улс төрийн нам болвол бүртгэлээс хасагдж байгаа юм. Асагдчихлаа. Өөрөөр хэлэх юм бол одоо энэ хугацаанд ямар нэгэн байдлаар тайланж өгсөнгүү нөгөө шуудангаар бичиг явуулахаар одоо буцаа хүрээд ирдэг намууд л гэсэн үг байхгүй юу бол тий. За цаашдаа улс төрийн нам гэдэг бол үндсэн хууль заасан одоо Монгол Улсын иргэдийн эвлэлд нэгдэх эрхийг хангаж байгаа л институт шүү дээ. Энэ бол арчлан үндсэн хуульд арчлыг хамгаалдаг гол институцийн нэг нь бол мөн. Гэхдээ одоо байгаа төвшнөр бол ийм төвшөнд бол байж болохгүй байна. Тэгэхээр сонгуулийн тухай асуудлыг ярихаас гадна улс төрийн намын асуудлыг заашгүй зэрэгцүүлж авч явах хэрэгтэй байна гэдэг ийм чиглэлээр бас ингээд сонгуулийн ерөнхий ороод бас давхар ажиллаж байна. Гэхдээ бид нар ямар нэгэн байдлаар хууль тогтоомжийг хэрэгжүүлэх гэж байгаа гэдэг агуулгаар намд шаардлага тавьдаг, шахдаг, хяндаг, цагддаг гэхээсээ илүүтэйгээр хуулийн хэрэгжилтийг хамтарч хэрэгжүүлэхэд нь гарч байгаа бэрхшээлийг бид нар одоо хамт одоо даван туулахад дэмжлэг үзүүлдэг ийм институт байх гэдэг бодлогын хувьд бол ингэж ажиллаж байгаа. За ингээд энэ жилийн хувьд бол бид нар анх удаага Монгол улс одоо ер нь бол арчилж хэлснээс хойш анх удаагаас улс төрийн намын сонгуулийн улс төрийн намын санхүүгийн тайланг нийтэд нэг бүрчлэн ил болгож тайлан гаргасан юм бол зохион байгууллаа. Үндсэндээ 2 сарын 10-нд бол улс төрийн намууд тайлангаа гаргаад өгсөн. За энийг нь сонгуулийн ерөнхий ороод цахим хуудас дээр нийтлээ тавьсан. За ингээд энэ тайлан дээр 3 үн шаттай хяналтыг хэрэгжүүлж байгаа. Хөндлөнгийн хүн аудитын аудитын этгээд тэн дээр нь дүгнэлт гаргаж өгөн сонгуулийн ерөнхий дүгнэлт гаргана. За төрөө санхүүжилт авч байгаа улс төрийн намуудын тухайд бол үндэсний аудитын байгууллагын хяналт авч өгнө. За маш олон алдаа зурцал гарч байна. Өөрөөр хэлэх юм бол энэ байгууллагч зөндөө бол ер нь тэг тайлан байлан гаргаж ирсэн төв байхгүй учраас нягтлан хүртэл одоо тэр тайлангаа гарах үйл ажиллагаан дээр бол нэлээд хүндрэлтэй байна. Одоо ур чадварын гэдэг юм уу чадахын асуудал бол зөндөө байгаад байна. Баланс нь буруу гардаг ч гэдэг юм уу те. Агашны баримт бүрдүүлэлт нь маш хангалтгүй буруу зөрүү гардаг ч гэдэг юм. Тэгээ энэ болгоныг бид нар эхний удаад бол зөвлөмж өгж ингэж засаж залруулах цаашдаа зөв орчинд очих энэ боломжийг бүрдүүлэх хэрэгтэй юм аа. Тэгээ олон нийтийн хяналтанд л оруулах гэдэг хамгийн гол. Энэ нам одоо ер нь бол санхүүг яаж бүрдүүлдэг. За санхүүг бүрдүүлээд байгаа хандив өгöd байгаа хүн ер нь цаашаа хэн байгаа гэдэг бид нар мэдэх хэрэгтэй байхгүй. Энэ нөлөөллийн хүн байна уу юу гэдэг. Яг энийг бид нар ингээд ил тод болох энэ бүх ажлуудыг хийж чинь. За улс төрийн намууд дээр харьцангуй бид нар бол энэ эхний удаад бол энэ торгон цагднахээс илүүтэйгээр зөвлөмжийг өгөөд дараагийн одоо жилд илүү ийм алдаануудыг гаргахгүй байх чиглэлээр бол анхаарах зэрэг ийм ажиллагаа чинь. За дээрэс нь энэ олон датауудыг бид нэр ил тод болгож байгаа нь энийгээ зөвхөн сайтн дээр сайтн дээр байршуулдаг нь бол хангалтгүй гэж үзээд олон нийт яаж энэ датаг эргэлтэнд оруулах вэ? Энэ дээр дүн шинжилгээ хийдэг хүмүүсийг судаачдыг яаж бэлтгэх вэ гэдэг дээр илүү анхаарч байна. За энэ агуулгаар 6 сарын 25-нд буюу маргааш бол бид нэр Bloomberg-ийн нэг давхарт бол улс төрийн намын санхүүгийн тайланд хийсэн дүгнэлтээрээ өгөгдлийн дүрслэл болгоод за ингээд үзэгдлэн гаргаж байгаа тийм. Дүрслэл болохгүй болохоор дан тоогоос хүмүүс хараа шууд ойлгодог тий. Тэгээ хин чарсаа ойлгомжтой байхаар юм өгөгдлийн дүрслэлүүдийг бүтээгээд за тэр дүрслэлүүдээр үзэгдлэн гаргаж байгаа. За энэ дээр бол сонгогчдод 30-ны хүртэл явагдана. Нээлттэй бол ирээд үз танилцахын бүрэн боломжтой байгаа гэдэг мэдээллийг хэлье. За бидний ярилцах цаг ерөөхдөө өндөрлөх тийшээ хандсан байна. Хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа.